Үүрийн гэгээ дөнгөж цайж цагаан манан суунагжна. Анир чимээгүй хотын гадаа 10 гаруй сүүх тэргийг нь зогсжээ. Хар модоор уралсан тэрэгний гадна талд үлзий хутгийн хээ угалз биш, харин амьд мэт сийлсэн догшин араатан амьтдын дүрс байх бөгөөд харах төдийдэл дотор жихүүцэн сүрдмээр аж. Тэрэг хөлсөн мордонч энгийн биш байлаа. Бурчинлаг, урт хүчрэхэг хөлтэй. Тас хар зүсмийн тэр морд ердийн сайн морноос хагас толгой илүү өндөр байв. Толгой нь хар улаан өнгийн зөөлөн үсээр хужигдсан бөгөөд босоо хүүхэн хараатай нүдэрээ хажуу тийш сүрлэг харан тураглах үед Ньюда айн цочиж ачаага тэврэн хойш ухрав. Ямар морины нүд ингэж ирвсчиг байдаг байна. Ойлгогч нь цэрэг морины хүзүүг илбэн инээмсэглэж. Эдгээр бол хагас чөтгөр. Маш хурдан бөгөөд тогтвортой давхидаг. Шөнөөрч явж чадна. 2 өдрийн дотор л биднийг Чинжоод хүргэнэ гэлээ. Хагас чөтгөр бидрийн чөтгөрийн цустай хожигдсан амьтад бөгөөд хэрв оюун ухаан суувал жинхэнэ чөтгөр болон хувирдэрэж. Харин үе дамжуулан тусгайлан тэжээд сургасан эдгээр амьтдын чөтгөрлөг чанар нь дарагдаж оюун ухаан суух магадлал нь бараг үгүй болжээ. Ойлгогч морийг тайвшруулсныхаа дараа Ли шинхэн рүү дөхөж очин намуухан дуугаар. Миний ажигласнаар түүний сурсан зүйлүүд их холимог юм. Бие хатууруулах эрдмээс эхлээд элдний техник хүртэл эзэмшсэн төдийгүй ил дээр цавчих үед нь чөтгөрийн аура мэдрэгддэг гэж хуйгууд ярьцгааж байна. Мөн түүний хөжийн хөдөлгөөнөөс могоо 8 алхмын уул мөр цухалцаж байна хэ гэлээ. Хитрхи замбраагүй юм. Жинхэнэ багшийн гар дамжсан хүн биш бололтой. Түүний бие чангалах урлаг, чөтгөрийн элдний техник, чөтгөр дарах хилцийн хөнгөн алхам гээд 3 өөр төрлийн арга барилыг хослуулсан нь хитрхи замбраагүй байлаа. Гэтэл гуйлгч нь санаа алдан. Гэхдээ л ийм замбраагүй сурсан хүнд би ганцхан цохиулаад л унчихсан шүү дээ гэлээ. Туудааны урдагт ингэж олон зүйлийг зэрэг сурахыг ихэд цээрэгдэг. Хүний нас хязгаартай тул бүх зүйлээс баг багаар сурах нь тулааны үед хэрэгтэй мэт боловч бодит байдал дээр маш их цаг хугацааг дэмий үрдэг аж. Түүний авьяас чамаас дутахгүйч нас нь чамтай чацуу юм чинь. Яг энэ шалтгаанаас л болж чамаас доогуур түвшинд байгаа хэрэг гэж Ли шинхэн тайвнаар хэллээ. Түүний хувьд Шэнигийн арга барил замбраагүй байгаа нь ямар нэгэн бүлэглэлд харьяалагддаггүй цэвэр аршинтай байгаагийн илрэл тул сайн хэрэг байв. Бас нэг зүйл. Би түүнээс 1 нас 6 сараар дүү. Тэгээд ч 2 жилийн өмнө хааш шингэн түвшинд хүрсэн. Хэрэг өчигдөр чи биш би очисон бол тэр миний өмнө ганц ч зоголд даахгүй байсан юм гэж Ли шинхэн бардан бөгөөд хүйтнэр хэллээ. Ойлгогч нь түүний атаархаж байгааг анзаарсан ч үг хийсэнгүй. Дотроо хэрв Лин офицер хаалга тайсан бол чи ч гэсэн ганц цохилт даахгүй дээ. Дөнгөж яригдж байгаа зүйлд ингэтлээ атаархах хэрэг юу вэ? Химэн буртанлаа. Ли шинхний нүүр татус хийж хүйтнэр хөөхөрсаар мориндоо мордлоо. Хөгшин Лүү ившээлгэн бие сунгаад тэдний маргаанд оролцохыг хүссэнгүй. Тэд бүгд Чинжоод цугтаа өсөж нэгэн зэрэг чөтгөр дарах хилтэст орсон найзууд. Ли шинхэн авьяастай тул хурдан дэвшсэн ч найзуудынхаа өмнө ихэрхэд загнадаггүй нэгэн байлаа. Тиймээс ч бие ингэж явуулах нь энгийн үзэгдэл. Хөгшин Лүү хүзүүгээ элбсээр тэдний зүг алхан очиж. Ирчихүү. Ар гэр зарцнаар нь ард талын тэрэгнүүдэд суугаарай гэлээ. Чэнжи толгой дохиж, сандарч твцсэн дүүгээ эмэгтэйчүүд суусан тэрэг рүү оруулж өгөв. Харин хөгшин Лүү магчин жааны нүсэр том биеийг хараад шоконд орж. За байз. Чи өөрөө ганцаараа нэг тэргэнд суусан дээр байхаа гэлээ. Пэр Шэн И Чэнжи хоёрыг ихний тэргэнд суулгав. Ли шинхэн хамгийн урд морио унан хөдлөхөд бусад хагас чөтгөр морд хөдөжгүйгээр өөрсдөө араас нь даган хөдлөө. Тэрэг хөдлөх үед хөгшин Юу Чэнжи рүү хандан урам өгсөн өнгөөр Чинжоод очоод сайн бэлтгэл хийгээрэй. Чи их сайн сууртай юм. Ирээдүйд ханцвинда үүзэнхээ оюулах боломж чамд бий шүү гэлээ. Чэнжи энэ үг зөвхөн Шэн Ид хүндэтгэд үзүүж байгааг их гэдгийг мэдэж байсан тул ойлголоо химэн даруухнаар хариулав. Хөгшин Юу Шэн И рүү хараад гараа өрчнө. За харин чамтай бол илэн далангүй ярий. Манай багт орох сонирход байна уу? Хий даргын удирдлаар дор маш хөөрхөн охид байдаг юм. Чи гэрлээгүй байгаа үсттэй.
гэж инээмсэглэв. Шэн И тэрэгний хөшгийг сөхөн гадагш харахад зөвхөн Yi шинхэн гуйжагчин хоёр л морьтой явж байлаа. Бусад нь хаадсан бэ гэж тэр асуув. Бай юун хотод дотоод багийнхан ирж хүлээж авахыг хүлээгээд өгсөн. Чөтгөр дарах хилцийн Чинжоу дахь салбар дотоод болон гадаад гэсэн хоёр багтай байдаг юм. Дотоод багийнхан дүүргүүдийг шалгахаас гадна голдуу хот дотор эргүүл хийж арх ууд суудаг. Их уйтгартай ажилда. Харин манай гадаад баг бол хамаагүй сүртэй. Ерөнхий командлагч, лин офицер хоёр хүртэл залуудаа гадаад багаас л гарсан хүмүүс. Ирэх чөлөөтэй уул усаар хисэж байгалийн сайхныг биширнэ гэд боддоо. Химэн хөгшин юу тайлбарлав. Чинжи гайхан. Гэхдээ хотоос гадуур их явбал чөтгөр мангастаа олон таарах юм биш үү гэж асуухад хөгшин юу түүнийг муухай харж үгээ олж ядна. Шэн дүү минь. Хэрв чи дотоод багт ормоор байвал хий даргад ганц үг хэлэхэд л хангалттай. Тэр Чинжоугийн нөлөө бүхий гэр бүлээс гаралтай тул мөнгөөр хизээж гачигдж үзээгүй хүн. Түүнд энэ зэргийн эрх мэг бий. Гэхдээ манай багт үнэхээр хөөрхөн охид байдаг шүү. Сайн бодоод үзээрэй. Химэн ятгсаар байв. Шэний хүчгөө болуулаа. Хөгшин юугийн яриа яг л зуучлагч шиг сонсогдно. Аюулгүй газар чөтгөрөөс айхгүй. Бадлараатай цалинтай ажил хийхийг хинч хүснэ. Гагцхүү Шэн идэл энэ нь хэрэггүй. Учир нь түүнд чөтгөрийн нас байхгүй болвол түүний гоц авьяас шууд илчлэгдэх болно. Түүний жинхэнэ чадвар насаараа уйгаггүй хөдөлмөрлөж байж л сайн элдчин болох төдийхөн. Энэ чөтгөр дарах хилцийн ахмадууд бүхэл. Чэнжидэж хүрэхгүй шүү дээ. Гадаад баг нь зүгээр юм байна. Би ахмадын шийдвэрийг дагнаа гэж Шэний хэлэхэд яг л хөгшин юугийн худал үгэнд итгэсэн мэт харагдаж байлаа. Үүнийг сонссон гадаа морьтой явсан Ли Шинханы царай хувраагүйч жолоогоо атгсан гар нь баг зэрэг сулрах шиг болов. Чийж нүдтэй залуу байна шүү. Химэн хөгшин юу алга ташин эрхий хуруугаа гоцолгоод бидний ирээдүй гэрэгтэй байгааг чи шууд л олж харлаа гэлээ. Чөтгөр дарах хилтэст гавья байгуулах нь хамгийн чухал бөгөөд хоорондын өрсөлдөөнч ширүүн байдаг. Хий Шинхэн тушаар дэвшихийн тулд өөрийн гэсэн хүчирхэг багийг бүрдүүлэх шаардлагатай байв. Тэрээр бусад ахмадуудыг бодвол залуу, туршлага багтай тул хүн сонгох тал дээр сул талтай. Харин Шэн И шиг чадвартай залуу бусад ахмадуудын нүдэнд төдийлөн үнэлэгдэхгүй байж болох ч тэдний хувьд бол жинхэнэ эрдэнэ олсон тойг ижил байлаа. Булан руу шигдэн суух Чэнжи энэ бүхнийг сонсоод дотроо гүнээ санаа алдав. Бай юун хотоос цугтаа гарсан хэдий ч бусд нь ирээдүйдээ санаа зовж байхад Шэн даргаал хэдийнэ чөтгөр дарах хилцэн ахмадуудын өрсөлдөн байж авахыг хүсдэг хүн борчхож дээ. Чөтгөр мангас хотгсон энэ цүгэн цагт зөвхөн чөтгөр дарах хилцийн сүүх тэрэгнүүд л эзгүй хэрээр бардам дахиж чадна. Үүнийг дагаж аюулгүй байдлаа хамгаалах гэсэн худалдаачид цувааны ард багширсаар 2 өдөр орчим зогсолтгүй давхисны эцэст хөд хөдөлгөөн ихтэй аврах том Чинжоу хотод ирцгээлээ. Чөтгөр дарах хилцийн төв байр нь яг л хот доторх хот шиг асар том газар нутгийг эзэлнэ. Шин цэргүүдийг гуйдагчин дагуулan явж Yi Шинхэн өөрийн биеэр Шэн Ийг бүртгэлийн хилтэс дагуулж очин бүртгүүлв. Тэрээр Шэн Ид шин дүрмт хувцас, имтэй жижиг сав, хар модон тэмдэг өгөөд хөгшин юугээр Шэн Ийг Yin офицерийн загсан газарт хүргэж өгөхийг даалгалаа. Хөгшин юу маш их санаа зовсон байдалтайгаар Шэн Ийг дагуулж хигцийн хамгийн гүнд байрлах нэгэн нам гүм хашааны гадаа ирэв. Тэрээр Шэн Ид анхааруулan энд бол ерөнхий командлагч болон түүний 5 гарын шавнаар амьдардаг юм. Тэд бүгд мужид гайхагдсан өндөр түвшний мастерууд. Чи зөвхөн ганц цагтлаар энд ирж суух нь маш аюултай бөгөөд бусдын нүдэнд үргэс мэт харагдаж хар хорыг нь хөдөлгөн шүү гэлээ. Хашаан дотор ороход бурчинлаг залуу чулуун сандал дээр шош арилгаж өөдөөс нь нэгэн буур дүстэй эмгэн ногоо түүдсөв. Энэ дүр зураг үнэхээр энгийн бөгөөд амгалан харагдана. Хөгшин юу тэр залууг Фан хүн ах гэж хүндэтгэн дуудахыг Шэн Ид сануулсан ч Фан хүн толгойч өргөлгүүгээр хүйтнээр ах гэх хэрэггүй. Зүгээр л нэрээр дууд. Игчийн загтлыг би хүлээж авсан гэлээ. Эмгэн түүнийг хүн рүү харж ярьсангүй химэн толгоор нь зөөлөн цохиход сая нэг Фанхэн толгой өргөв. Тэр хажуугийн хамгийн жижиг өрөөг заагаад эхлээд тэнд орж амьдар. Игчийн чамд өртөө үлдсэн зүйлийг би төлөх болно гэв. Хөгшин Лүү үүнийг сонсоод Шэн Ийг томчуудад гологдлоо гэж бодон ихэд өрөвдсөн харцаар хараад гараад явчихв.
Харин Шэни дотроо маш ихээр уужрлаа. Тэр тэнгэрээс унсан мэт ерөнхий командлагчийн шав болох ийм том хувь тавилан хүлээж авахаас имэж байсан юм. Лин Бэвэй түүнд 2 ширхэг дунд шатны тулааны эрдэм өгнө гэж амласан бөгөөд эхнийхийг нь Бэйюн хотод өгсөн бол одоо 2 дахь эрдмийг нь энэ Фан Хүн өгөх нь тодорхой болжээ. Тэр ямар ч хоосон нэр хүндэд дарагдaltaгүй. Зүгээр л өөрийнхөө авах ёстой зүйлээ авах болсондоо тайвширлаа. Шэни өрөөндөө орж торгон шин дүрмд хувцас өмсөд нөгөө үж мэдэгдэх эмтэй жижиг савыг гартаа барив. Энэ магадгүй түүний хүсэн хүдээж байсан шидэт им байх. Түүнийг 2 дугаар хар илдээ зүүгээд гадагш гарах гэтэл гаднаас ингэн "Залуу минь, хурдан гарч ирээд хоолоо ид" хэмээн дуудлаа. Шэни хар таран дээр үүлгэнхээ хатгсан. Цагаан хаш бүстэй шин дүрмд хувцас өмсөд өрөөнөөс гарч ирэхэд түүний нуруулаг, иршүүд, биеха улам сүртэй харагдаж байлаа. "Өө, манай Фан Хүнээс хамаагүй царайлаг хүү байна шүү дээ. Хүрээдэр суу" хэмээн өнөө хэмдэн инээмсэглэн мөгтлөө. Фан Хүн ширээг хашаан дунд гаргаж хідэн аяр зутан энгийн ногоо тавиад Шэнигийн хансуу дээрх үүлэнхээ рүү хэсэг ширцний эцэст сая дуугарч. "Энд зөвхөн эмээ бид хоёр л байдаг юм. Энэ мэд бор хоол руу дайрчих" гэлээ. 2 өдрийн турш зөвхөн хуурай хүнсээр хооллож залгасан Шэни огтхонч нэрлэгсэнгүй. "Их баярлалаа" гэд ширээний ард суун шууд л хоолнд оров. Түүнийг амтхан эдхийг харсан эмгэн улам баясаж, "Чи Бэйюн хотоос ирсэн үү? Бэйбэ охин чамайг их сайн хүүхэд гэж захаандаа битсэн байлээ. Гэргсэн үү? Имэн чамд нэг сайн охин олж өгөх үү?" хэмээн шалгааж эхэлтэл Шэни золтой л зутандаа хахаж цацсангүй. Энэ хооронд Фан Хүн юу ч дуугарлгүй хоолоо идэж дуусгаад савхаа тавьж хэлв. "Багш наашаа иртэл дор хаяж 2 сар болно. Тэр хүртэл чи эндээ бай. Багш залуудаа. Чинжууд алдаршихтаа 5 төрлийн гайхалтай эрдэм эзэмшсэн байсан юм. Түүнийхээ нэгийг л сурахад ижил төвшний ямар ч чөтвөрийг хялбархан дарж чадна. Багш бид хэдэд тус тусад нь нэг нэгийг зааж өгсөн. Энэ бол чөтвөр дарах хилцийн албан ёсны эрдэм биш болохоор чамд заалаа гэд дүрм зөрчихгүй. Гэхдээ чи манай сургуулийн хүн биш болохоор зөвхөн өөрөө л сурч болно. Бусдад зааж болохгүй шүү." Ингэж анхааруулад тэрээр 2 хуруу дарам зузаан ном ширээн дээр тавь. Шэни одоо тулааны ертөнцийн хатуу дүрмийг мэддэг болсон. Зөвшөөрөлгүйгээр нууц эрдэм заасан, эсвэл сурсан хүний гар хүлийг нь таслах, эсвэл бүр амийг нь авах хүртэл хатуу шийтгдэг. Лин Бэвэй өмнө чөтвөрийн гарт өгөх гэж байхдаа хүртэл хуурамч эрдэм зохиож хилээд байсны учир энэ байжээ. Харин түүний өгс нь 4 ивийн жинхэнэ хий бол түүний бусдад зааж болох цор ганц эрдэм байсан хэрэг. Миний чамд заах эрдмийг судас таслах луугийн баригт гэдэг. Энэ бол хаш шингэн төвшний нудраг болон алганы гүнзгий урлаг. Би сарын амралттай байгаа болохоор өдөрт 3 удаа давтана. Ойлгохгүй зүйл гарвал надаас асуугаарай гэж Фан Хүн таймнаар хэллээ. Тэрээр босож зогсоод, "Үүнийг сурч дуустал чи энэ хашаанаас гарч болохгүй. Бас Ли Шинханы тэр баян бацаануудтай нийлж сэлгүүцгийг хориулна. Таних талаараа ханцундаа үүлэнхээ хатгуулна гэдэг байж болохгүй зүйл" хэмээн Шэнийг басанжилсан өнгөөр хэллээ. Шэни түн рүү тайвнаар харав. Ли Шинхэн, Фан Хүн гээд энэ том хотын гоо завьяастай гэгдэх залуус бүгд нэг л хэвэнд цутгсан мэт. Бардам, бусдыг дээрээс харсан зантай байгаа нь түүнд огтхонч таалагдсангүй. Гэтэл хажуунаас эмгэн гинт модны мөчөр шүүрч аваад Фан Хөнгийн хөл рүү шавхуурдаж, "Чи хүн сүрдүүлэхэ болооч. Хүүхэд 50 хооллогчихгүй. Байваа тийм их магтсан хүүхэд байхад чиний хилээд байгаа шиг муу хүн байвал ич" хэмээн өмөөрлөө. Фан Хүн зодуурч сурсан бололтой чимээгүй хэд захиулаад, "Миний буруу" гэж шивнэв. Эмгний уур гарсны дараа Фан Хүн хашаанд байх бугууны чинээ бүдүүн модны өмнө очиж биеийнхээ бурчим чангалан нудраг болон алгаараа маш хурдтайгаар хид цохилоо. Гэтэл Шэни ганцхан өшөглөөд л хугарчиж чадах тэр жижигхэн мод огтхонч ганхсангүй. Орчлонгийн бүх зүйлд судас бий. Судсыг нь олж таслах хэрэгтэй гэж Фан Хүн тайлбарлаад эргэж харан, "Нэрээ, чамд судас нээгч им өгсөн үү?" гэж асуув. Шэни өнөөх жижиг савтай эмээ таргаж ирэхэд Фан Хүн, "Шинэ орж ирсэн хүн бүрд 3 ширхгийг өгөх юм.
3 сар тутамд нэгийг зажил зайлгад хүчийг нь шингээн. 3 дахь хэмээ шингээж дуусгад чиний биеийн 12 артанцыг 90%-аар цэлж хүчээ хөрөнгөлүүлэх болон гаргах хурд чинь бараг 2 дахин нэмэгдэн гэлээ. Шэний үүнийг сонсоод маш их гайхлаа. Хүчээ хөрөнгөлүүлэх хурд 2 дахин нэмэгдэн гэдэг бол нэг өдрийн бэлтгэл 2 өдрийнхтэй тэнцэнэ гэсэн үг. Мөн артан цэгүүд нь тэлэн гэдгийг тулааны үед бусдаас 2 дахин их хүч гаргаж тэсвэртэй байна гэсэн үг шүү дээ. Ийм шид тэмийг хүн бүрд өгдөг гэж үү? Энэ юм тийм элбэг байд юм уу? гэж Шэний асуухад Фан Хүн ингэж хариулав. Уг нь энэ имийг нарсны тог руу химээх томоохон бүлэглэлийн зөвхөн шилдэг шавнаар л хэрэгэлдэг байсан юм. Даанч тэд чөтгөрүүдтэй нийлж тэрсэлсэн тул манай чөтгөр дарах хилцээхэн тэднийг устгаж эмийн жорыг нь авчирсан хэрэг. Бусад бүлэглэлүүдэд ч иймэрхүү юм байдаг ч үйлчилгээний дээд тал нь 50%-тай л байдаг. Манай хилцээний цалин багч хангамж маш сайн. Мэдээж чи амьд үлдэж чадав шүү дээ. Ингэж хэлээд тэр өрөө рүүгээ яваад өглөө. Шэний саяны цохиулсан мод руу хартал мод хэдий хугараагүй, ганхаагүй ч гэлээ ногоон нагчсан хэдийнэ өхөж модноос ямар ч амьд энерги мэдрэгдэхээ болсон байлаа. Гаднаас нь биш дотроос нь устрадаг үнэхээр аимшигтай бөгөөд нууцлаг эрдэм аж. Тэрээр ширээн дээрх номыг авч хуудсыг нь сөхөхөд систем дээр мэдээлэл гарч ирлээ. Шин эрдэм. Хаш шингэн. Судас таслах луугийн барилт. Анхан шат хүрээгүй. Эмгэн түүнийг ном гүйдлэж харахыг хараад "Хүүхээ, номыг ингэж уншдаггүй юм аа. Хоол ч намттай байв уу? Цадаж идсэн бол өрөөндөө орж тайван унш" хэмээн шавдуулав. "Зүгээрээ, надад хугацаа их байна." Шин энэ халамжтай хөгшнийг хараад өөрийн ирэхгүй дулаахан инээмсэглэл тодруулав. Тэрээр номоо далд хийгээд ширээ цэвэрлэж өгөхөөр бослоо. Чэнжи эсвэл Лим Байвэгээр зараад хийлгээд сурчсан ч гэлээ. Огт танихгүй настай хүнээр үйлчлүүлэх нь түүнд эвгүй санагджээ. Бас энэ том хотын их зантай, гоц авьяаснуудтай харьцахаас илүү энэ эмгэн шиг цайлган хүмүүстэй байх нь түүнд хамаагүй амар байлаа. Энэ бүхнийг Фан Хүн өрөөнөөсөө цонхоор ажиглан зогсно. Тэр Шэнийг маш ихээр үзен ядаж байв. Муу залтай новш. Линэгчийг аюулд орсон байхад нь шантаж хийж 4 эвийн жинхэнэ хий болон судас таслах луугийн барилт гэсэн 2 гайхалтай эрдмийг салгаж авчхаад дөнгөж ирэнгүүтээ Ли Шинхан шиг баян айлын хүүхдүүдтэй нийлж үүлэн хээ хатгуулсан дүрмд ховц өмсөж авчгаж. Тэгээд одоо бүр ямар ч арын хаалгагүй манай имээд хүртэл зусардаж үйлчилж гин. Шунхай бас тэнэг. Энэ хашаанд үлдэж ерөнхий командлагчийн шав болох гэж оролдож байгааг чинь хинч харсан ойлгомжтой бай. Ширээгээ цэвэрлэж дууссаны дараа эмгэн дахиад л ихмэр авч өгөх тухайга ярьж эхлэхэд Шин яаран шартаг тоочиж өрөө рүүгээ орлоо. Ийм аюултай ажил хийж байж ихнэр хүүхэдтэй болох завч үгүй сонирхолж алга. Орон дээрээ суугаад тэрээр өнөөх 3 ширхэг судснэгч Эмиг амрууга шууд хийчихв. Өмхий чөтгөрийн цүн хүртэл заллиж байсан хүнд энэ зэргийн гашуун ант юу ч биш байлаа. Дараа нь системээ нээвэл мэдэгдэл гарч ирлээ. Хаш шингэн. Суц таслах луугийн барилт. Анхан шат хүрээгүй. Үлдсэн чөтгөрийн нас. 300 жил. Уг нь энэ 300 жилийг яарахтай үед ашиглахаар хадгалж байсан ч одоо шинэ эрдэм сурахад зайлшгүй шаардлагатай боллоо. Мөн чөтгөр дарах хилтэст орсных удахгүй хаш шингэн төвшний дотоод хүчээс сэргээх арга олох тул энэ нас цаашдаа ч их хэрэг болно. Гэсэн ч амьд үлдэх нь хамгийн чухал тул тэр наснаасаа зарцуулж эхэллээ. Эхний жил. Та номын агуулгыг цээжилж эмийнхээ хүчийг биедээ шингээхийг оролдов. Эмийн ганц ч туслыг үрхийг хүссэнгүй. 9 дэх жил. 3 эмийн хүчийг бүрэн шингээж дуусгад таны 12 алтан цэг 100%-аар тэлэв. Та судас гэж юу болохыг сайн ойлгохгүй ч орчлонгийн бүх зүйлийг маш нарийнаар ажиглаж эхэллээ. Аргагүй л ерөнхий командлагчийн эрдэм юм да. 4 эвийн жинхэнэ хийн урсгалыг ашигладаг байсан бол энэ судас таслах эрдэм нь цэвэр биеийн хүч, техникт тулгуурладаг тис өөр зүйл байна. Химэн Шэний дуу алдав. Ийм гүнзгий эрдмийг жирийн авьяастай хүн насаараа ч сурч чадахгүй. Гэхдээ түүнд чөтгөрийн нас байгаа. Шэний дахин хэдэн 10 жилийг зарцуулав. 2 дугаар жил. Та модны холдос хэлбэн, модны зүрхний цохилтыг сонсхийг оролдов. 48 дахь жил. Та том чулуу твэрч аваад
дотроос нь амьд энерги мэдрэгдэх шиг босоход баярлан галзуу мэдинэ. Та ухаарсан мэт болов. 69 дэх жил. Та ухаарсангүй. Зүгээр л галзуурсан байв. Уурандаа өнөөх чулуу руу цогтол чулууны амьд энерги тасран үхэх шиг болов. Систем. Судас таслах луугийн баригт. Анхан шатанд хүрв. 75 дахь жил. Таны нудраг болон алганы суурь сайтай байсан тул судас олох аргаа нэгэнт мэдснээс хойш энэ эрдмийг маш хурдан төгс эзэмшив. Систем. Судас таслах луугийн баригт. Төгс төгшөнд хүрв. Шин нийт гинтэл урд нь үйл сөрөгч нудрагыг сурч байсан нь огт дими зүйл биш байсан нь мэдрэгдлээ. Ердөө 5 жилийн дотор хаш шингэн төгшний эрдмийг төгс эзэмшнэ гэдэг бол оц авьяаснуудад л байдаг зүйл. Нүдэ нээхэд түүний биедэх хийн урсгал урд өмнөхөөс хамаагүйсгэ дарайцтай болсон байлаа. Одоо тэр 4 ивийн жинхэнэ хийн хүчээ бүрэн хэмжээгээр хүсснээрээ гаргаж чадхаар болжээ. Мөн судас таслах эрдэм нь гаднаас нь гимтээхгүйгээр доторх судсыг таслан амьдрах эрч хүчийг нь сорж авдаг маш аимшигтай далд арга байлаа. 75 жилийн нас огтхон ч хайран санагдсангүй. Үүнээс хойш хэдэн өдөр Шин Игийн хувьд үнэхээр амар тайван байлаа. Бай юун хот шиг хизээ чөтгөр толгоогоо тасдуулах бол гэж айх зүйлгүй. Эндхийн бүх хүмүүс чөтгөр дарах хилцийн хүчихэг дайжид тул Чинжоу мужийн хамгийн аюулгүй газар байв. Имгний хийсэн даршилсан ногоо будааны зутан их хамттай байсан тул тэр хэд хоног эндээ амархаар шийдэв. Гэхдээ Фан хүн түүнд энэ эрдмээ үзүүлэх бүрдээ нууцхан басамжилсан ихэрхсэн харцаар хардар нь ядаргаатай байлаа. Шин И хизээж хүнд цусардаж бялдуучилж үзээгүй тул түүнийг яагаад тэгж дургуцэд байгааг нь ойлгосонгүй. Ойлгохыг ч хүссэнгүй. Нэг өдөр Фан хүн ээлжид бихнэлээ хийж дуусаад хөндийг харцаар Шин И рүү харж. За, юу мэдрэв? Хилээд гэлээ. Шин И гараа унжуулан зогсож байснаа хэсэг бодоод. Их дажгүй шүү, гэв. Түүний харж байгаагаар Фан хүн дөнгөж л анхан шатанд хүрсэн мэт харагдах бөгөөд Шин Игийн 70 жил зарцуулж олж авсан мэдрэмжтэй харьцуулахад их барзгар бутуу дөлмөг харагдаж байсан юм. Гэхдээ залуу хүн гэхэд муугүй л амжигт. Фан хүн үүнийг нь сонсоод юу ч ойлгоогүй байж өөрийг нь дүйлэллөө хэмээн дотроо басамжлан инээмсэлдээд хугацаа өмсөн өрөө рүүгээ алхлаа. Гэтэл хашааны гадаа хөл хөллөгөн болж хөгшин юугийн толгой цухан шивнэв. Шин дүү минь хурдан гараад ир. Ажилдаа гарах цаг боллоо. Ойлголоо, хүлээж бай. Шин Игийн бие амарч гүйдсэн тул одоо буцаад хурц илчиг байх цаг нь иржээ. Ийм амар тайван газар хүнийг насаар нь хамгаалахгүй шүү дээ. Тэр илдээ авахаар өрөө рүүгээ алхав. Гэтэл Фанхан эргэж хараад хүйтэн бөгөөд захирангүй өнгөөр. Тэдэнтэй явахыг чинь хэн зөвшөөрсөн бэ? Гэлээ. Шин Игийн алхам зогсов. Тэр эргэж хараад Фанхан рүү ихцлэн ширтлээ. Хэсэг чимээгүй байсны эцэст Шин Игийн царайнд баг зэрэг инээмсэглэл тодорсон ч түүний нүднээс маш аюултай үхлийн хүйтэн харц гясхив. Хашааны гадаа хөгшин юу яг л найзыг адуудах гэж ирээд ууртай аавдан баригдсан хүүхэд шиг сандарч. Фан дарга энэ бид тэр химэн Шин И рүү зан ээрч мөрөв. Энэ байдлыг харж тэсвэр нь алдагдсан Ли Шинхэн түүнийг хойш татаад өөрөө ураг шалхлаа. Хэдий тэр Фан хүнтэй ижил төвшний ахмад болгоч түүнээс болгоомжилгэн ихт байв. Ли Шинхэн хөмсгөө зангидан. Би чөтгөрийн мөрөөр шалгахаар явах гэж байна. Шин И надтай хамт явахаар аль хэдийн тохирчгсан юм. Ах та замыг минь тавьж өгнө үү? Гэж хүүтнэр хэллээ. Хөгшинд юу хоош ухарч, уйдахчингаас гадна хүүхэд шиг жижигхэн биетэй эрэхтэй. Бас үсээ ардаа боосон бие хаа сайтай эмэгтэйтэй нийлээд нийт 5 хүн хашааны үдэнд зогсоцгоо. Энэ бол Ли Шинхний багийн одоо байгаа бүх хүн хүч байлаа. Гэтэл Фан хүн эргэж ч хардгүйгээр ганцхан үг хэлсэн нь. Зайл. Энэ үгийг сонсоод Ли Шинхмиекар өөрийн нэрэхгүй зангидагдж амьсгалан түргслээ. Тулааны урлагийн алдартай гэр бүлээс гаралтай тэрээр хизээч ингэж басамжлуулж үзээгүй юм. Ли Шинхэн уураа арайхан бариад. Би зөвхөн хүнэл аваад явмаар байна. Асуудал таримааргүй байна. Гэлээ. Асуудал тарихгүй гин шүү. Ерөнхий командлагч уурлавал ааваараа очоод уучлалт гуйлгачихгүй юу? Үсээ боосон эмэгтэй ившээлгэн Ли Шинхний дагз руу алгадаад
Зүгээр л хүнээ булаагаад авъя гэж шийдэмгий хэлв. Энэ үгээр хөгшин Лю гарта хордоо шиддэг зэвсэг гаргаж, гуйдагчин болон жижигхэн эр хоёр тулаанд бэлдэн Шэни рүү харцгаалаа. Фан Хүн аажуухан эргэж хараад доогтойгоор хэлв. Мэдээж, чи баян айлын хүүхэд болохоор тушаал дэвшгийн тулд гэр бүлээсээ өөрөөсөө ч илүү хүчтэй хүн гуйж авчирч чадна л да. Харин би бол зүгээр л эмийн усанд орж биеэ хатууруулсан жирийн нэгэн. Гэхдээ та нар энэ хашааны босхыг даваад танаа тэр баян гэр бүл миний төрөлхийн авьяас чадварын өмнө ямар өрөвдөлттэй болохыг үзээдэхгүй юу? Ямар аймаар юм бэ? Үсээ боосон эмэгтэй болох Ли Мүжин ингэрээ дарам мушилзаж, хашааны босхыг нэг алхан даваад бэлхүүснээсээ богино илд суулна. Хөөе, чи хаашаа явах гэж байгаа нь? Нааш ир хэмээн Шэни рүү дохлоо. Бүгд Шэни рүү хартал тэр хэдийнэ өрөөнөөсөө 2 дугаар хар илдээ зүүгээд гарчихсан. Фан Хүнгийн хажуугаар 50 нар өнгөрч Хи Шинхааны багийнхантай очиж нийлээд "Би бэлэн, явцгаая" гэхэд Ли Шинхэн гайхлаа. Ийм амархан байсан хэрэггүй. Энэ залуу дөнгөж ажилд орсон. Ямар ч тушаал аваагүй болохоор мэдээж хаашаач явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл Ли Мүжингийн царай хувьсгийв. Бурууджээ. Зүгээр нэг тулалдах, эсвэл өрсөлдөгчөө бүрэмсэн уурлуулах гэдэг хоёр тис өөр зүйл. Фан Хүнгийн царайнд ямар ч хувирал гарсангүй. Харин биеийнхэн булчингууд лугшин хөдлөх шиг болов. Дараагийн хоромд түүний дүрс алга боллоо. Хаш шингэн төвшний Ли Мүжин хүртэл түүний хөдөлгөөнийг гүйцэж харсангүй. Фан Хүн аль хэдийн тэдний өмнө тулж ирээд ямар ч тулааны арга техник ашигладгүйгээр зүгээр л Шэнигийн хүзүүнээс дахиа барьж байгаа мэт шүүрэн авахар гараасангүй. Энэ бол цэвэр хүчний давмгаалал байлаа. Би чамаа гэрдмээ сурч дуустал хашаанаас гарахгүй гэж хэлсэн бидтэй. Чи дүлий юм уу? Фан Хүнгийн гар асар хүчтэйгээр бууж ирлээ. Гэтэл Шэни биеэ үл ялэг хазайлгаад баруун гарынхаа 2 хуруугаар Фан Хүнгийн гарны урдуураас маш өвөрмөц, нууцлах хөдөлгөөнөөр гайхалтай хурдан хатгачихв. Энэ үйлдэл ямар ч сүр хүчгүй, бүр тулалдаж байгаа юм шиг ч харагдсангүй. Шэнийг гараа өргөх яг тэр мөчид Фан Хүнд нэг л танил мэдрэмж төрж, нүд нь эргэлзэж эхэлсэн боловч хуруу нь түүнд хүрэх тэрхэн зур эргэлзээ нь айдас уураар солигдлоо. Өөрийнхөө бардам зангаас болж ямар их төлөөсдөлөх гэж байгаагаа тэр саяг ухаарав. Фан Хүн орилж бүх хүчээрээ хойш үсрэн арваад алхмын цаана очиод амьсгаагаа даран зогслоо. Бусад хүмүүс юу болоод өнгөснийг огт ойлгосонгүй. Энэ одоо яаж байгаа юм бэ? Дайрч иччихэд буцаад үсэрчихэд нь ямар учиртай? Фан Хүн хөшөө шиг чимээгүй зогсно. Зөвхөн Ли Мүжин л ямар нэг зүйл буруу байгааг анзаарчээ. Хэдийгээр Фан Хүн нуухыг хичээж байсан ч түүний баруун гар нь ямар ч ясгүй мэт сулбайн унжиж үл ялэг чижирч байлаа. Өөр асуух зүйл байна уу? Шэни элднийхээ ишийг атхан 50-нар асуув. Энэ үгэнд Фан Хүнгийн нүүр цуснд будагдах мэт улайв. Тэр шүдээ тас зуусан тул амнаас нь цус хантагдж байлаа. Фан Хүн тулалтахаас айсангүй. Хэдий нэг гар нь мдээгүй болсон ч түүнд өөрийнх нь хүчний 60 гаруй хөг нь үлдсэн байгаа. Гэхдээ цааш тулалдах ямар ч утгагүй байв. Түүний хамгийн ихээр бахархдаг төрөлхийн гоц авьяас нь өнөөдөр Шэнигийн хөлд гიშгэгдэн бяцарчээ. Ердөө 7-8 хоногийн дотор хүний судсыг ингэж артаагүй олж таслана гэдэг бол зүгээр нэг сурсан хэрэг биш. Хэрв Шэнигийн хурууны хүч арай л илүү байсан бол түүний баруун гар түр зуур мдээгүй болох биш, бүрэмсэн үхжиж дахиж хизээж хөдлөхгүй болох байв. Ийм аимшигтай мангасын өмнө Фан Хүн үхсэн мэт чимээгүй зогсохоос өөр юу ч хийж чадахгүй нь ичхвтер байлаа. Чи хизээ буцаж ирэх юм бэ? Гэж тэр сөөнг хоолоогоор арайхийн дуугарав. Би хизээ буцаж ирмэ гэж хэлсэн юм. Шэни гайхан асуулаа. Чи? Фан Хүн сандарч уур нь хөрөв. Энэ жижигхэн хашаа бол чөтгөр дарах хилцээхний мөрөөдлийн газар. Эндээс явахыг хүсэх хүн яаж байж болох юм бэ? Хэрв ийм аимшигтай авьяастай хүнийг өөрөөсөө болоод явуурчих бол тэр Ли нэгчтэй юу гэж хэлэх вүлээ? Энэ бол Ли нэгчин шийдвэ шүү. Чи хэтрүүлж байна хэмээн Фан Хүн аргаа барсан өнгөөр хашгирлаа. Энэ ихэрхэг бардам залуу гинтхэн зодолтгоо болоод ингэж үгэлж байгааг харсан хүмүүсийн нүд орой дээрээ гарах шахав.
Гагцхүү хий шинхэн л нэг зүйлийг ухаарах мэт толгойд охино. Тэрээр багада өөрөө шийдэж чадахгүй асуудалтай тулгархаараа дандаа лэгчигээ дууддаг байснаа саналаа. Гэхдээ Фан хүн шиг хүн юуг шийдэж чадахгүй байна гэж. Арай шин ийм биш биз. Хий шинхэн хажуудаа зогсох шэний рүү гайхан харахад түүний дотор нэг л хачин мэдрэмж төрлөө. Шэний тайвнаар харан нэг хурууга өргөөд. Нэгдүгээрт тэр бол чиний лин нэгч болохоос надтай ямар ч хамаагүй. Бидний дунд зөвхөн хоёр тадаасаа тохиролцсон 8 л явагдсан гэлээ. Фанхэн үүнийг сонсоод нүд нь орой дээрээ гахшаахав. Шэний хоёр дахь хурууга өргөн хоолоогоо баг зэрэг намсгаж. Хоёрдугаарт чи тэр лин нэгчигээ дуудаад ир. Тэр энэ хашааны үүдэнд миний өмнө зураас татаж чадах эсхийг нь хармаар л байна шүү гэлээ. Энэ хоёр өгүүлбэрийг сонсоод Фанхэн яахаа мэдэхгүй тайхан зогсов. Харин Ли Мүжингээс бусад хүмүүс Байюн хотын жижигхэн амбаарт Лин Байвэй түүний томдсон хувцсыг өмсөд гэрийн ажил хийж байхад Шэний эзэн шиг нь ширээний ард хүлээгээд сууж байсан дүр зургийг нүднийхээ өмнө дахин нэг төсөөлөөд санаа алдцгаалаа. Шэнигийн хэлж байгаа ч худлаа биш л дээ. Гэхдээ хүчээрээ биш. Өөр нууцаргаар л Лин офицерыг эрхэндээ оруулсан байж таараа. Эцэст нь Шэний хаалганы завсраар айдас дүүрэн шагаах эмгэн рүү хараад дууга зөөлрүүлнэ. Тэр ихэлж дайрсан шүү гэлээ. Эмгэн толгойд охин. Би бүгдийг харснаа. Манай Фан хүн их борчингүй зан гаргалаа. Чи сайн хүүхэд байна. Энэ муу гадуур явж хүн далгуулж байхаар чи ингээд хашраагаад өгсөн нь сайн хэрэг химэн шивнэлээ. Ли шинхэн нар үүнийг сонсоод дотроо толгой сэгсэрцгээв. Энэ эмгэн тулаанчдын зодооныг жаахан хүүхдүүдийн тоглоомтой андуурчээ. Хэдий хоёулаа шалбархаж үгүй салсан ч эн чин жинхэнэ тулаан байсан шүү дээ. Гэхдээ Фан хүн ингэж нам даруулагдсан байхыг харагч бас ховорхон тохиолдол шүү. Энэ хэд хоног асарч халамжилсанд баярлалаа. Би ингээд явъя да. Химэн Шэний эмгэнд мэхиж ослоод хашаанаас гарлаа. Фан хүн түүнийг зогсоох гэж оролдсонгүй. Гүлийж хүссэн чихтэй үлдсэн тул Ли шинхэн санаа амарч багийнхнаа дагуулan Шэнигийн араас дагав. Хэсэг холдоод Ли шинхэн тэсэлгүй. Сая яг юу болов? Тэр яагаад гинтхэн ухарчихсан юм гэж асуулаа. Мүжин богн илтэй хунда хингээ. Хим мэдлээ. Хит хурдан дахиж очиод бэлхүүсээ мортогчихсан юм байлгүй. Химэн помжиргүй хариулав. Гэхдээ тэр Шэний рүү маш сонирч харцаар ажиллан явж байлаа. Хэдий тэр ерөнхий командлагчийн судас таслах логийн барилт гэдэг эрдмийг нүдэрээ харж байгаагүй ч сая Фан хүнд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдсныг гадарсан байв. Тэгээд Шэнигийн элдэн дээр тавьсан цагаан урт хуруунуудыг нь хараад дотроо үнэхээр хөөрхөн гар байна шүү гэж бодлоо. Игчээ, энэ чиний болон түүний харигцаанд нөлөөлөхгүй үсттэй. Аав чамайг чөтгөр дарах хэлтэст оруулахдаа ирээдүйн хүргэнтэйгээ эртлэн дотносог гэж оруулсан шүү дээ. Химэн Ли шинхэн толгоогоо барин асуув. Юун хүргэн бэ? Асуудал гарахаар игчигээ дууддаг нялах хүүхэд үсттэй. Химэн Хий Мүжин тоомжиргүй хариулаад харцаа салгав. Ли шинхэн энэ үгийг сонсоод эвгүүцэж. Би чамайг өөрөө дуудаагүй шүү. Миний хүмүүс Байюн хотод үлдчихээгүй байсан бол би чамайг дагуулж явахгүй л байсан юм. Химэн бовтнав. Дараа нь тэр Шэний рүү хараад дотроо ихэд үнэлж байлаа. Байюн шиг жижигхэн хотоос ирсэн хүн Фан хүн шиг бардам гоц авьяасны өмнө ийм тайван зөрөгтэй байна гэдэг бол гайхалтай хэрэг. Бид одоохондоо чөтгөрийн ангуунд гарна. Чамд ямар нэгэн хэрэгтэй зүйл байна уу? Гэж Хий шинхэн асуулаа. Надад хааш шингэн төвшний дотоод хүчний эрдэм хэрэгтэй байна. Химэн Шэний шууд л хэлв. Үгүй ээ. Ли даргын асууж байгаа зүйл бол одоо шууд тулаанд хэрэг болох зэвсэг эсвэл хамгаалалтын хуйг энтэр байна уу л гэж байгаа юм шүү дээ. Чөтгөр адах гэж байж нэг ном твэрч яваад яах юм бэ? Гэж хөгшин Лүү яаран тайлбарллаа. Йи шинхэн алхаагаа удаашруулан зогсож бусдыгаа гайхшруулсан нэгэн санал тавив. Хэрв чи Чинжогийн Хий гэр бүхтэй холбоо тогтоохыг хүсвэл би чамд яг одоо тэр эрдмийг өгч чадна. Манай гэр бүлийн хамгаалагч мастер болох. Эсвэл манай хамаатны ямар нэгэн охинтой гэрлэгч юм уу? Манай гол угсааны охинтой бол хизүү байж мэднэ. Харин хажуугийн салаа мөчрийн охтоос таалагдсан агч болно шүү. Чөтгөр дарах хигцэн ахмад Хий гэр бүлийн охинтой гэрлэн гэдэг бол тэнгэрт гарсан хэрэг биш ч
гэр бүлийн хамгаалагч болно гэдэг бол шал өөр хэрэг. Энэ бол мөнгөөр хөлсөлдөг хамгаалагч биш. Тухайн гэр бүлийн нэг хэсэг болж насан туршдаа тэднийг хамгаална гэсэн үг. Yi шинхэн дөнгөж анхан шатны оргилд байгаа Shen Yi-г ирээдүйд хааш шингэн түвшинд хүрнэ гэдэгт бүрэн итгэж, урьдчилан хөрөнгө оруулалт хийж байгаа нь энэ байв. Яагаад гол угсааны охин байж болохгүй гэж хэмээн Yi мужин дүүрүүгээ сониучин харав. Ли шинхний нүд татусхийж, яагаад гэвэл чиний асуудлыг би шийдэхгүй, аав л мэднэ шүү дээ гэлээ. Ли мужин инээмсэглэн Shen Yi-гийн мөрөн дээр гараа тавиад, "Тоглосон юм а дүү минь, битгий сандраарай" гэлээ. Shen Yi түүний гараас мөрөө мултлаад Ли шинхэн рүү тайвнаар харан, "Харин чөтгөр дарах хэлцийн өөрийнх нь эрдэмүүд ямар байдаг вэ?" гэж асуув. Ли шинхэн түүний татгалзалд баг зэрэг урам хугарсан ч тайвнаар тайлбарлаж эхэллээ. "Хэдий чи үүлэн хээтэй хогц өмссөн ч гэлээ, албан ёсоор чөтгөр дарах хэлцийн хүн болоогүй байгаа. Энд бол гадны том гэр бүл, шашны бүлэглүүдээс тис өөр. Гаднах бүлэглүүд бол авьяастай залуусыг олохороо эрдэн мэт хайрлаж, бүх зүйлээр тэтгдэг. Яагад гэвэл чи хүжихвжих тусам бүлэглэгчин дагаад хүчрхэгжиж, та нар сашгүй нэг цул болдог. Харин чөтгөр дарах хэлтэс өөр гэж үү?" Shen Yi анх удаа л ийм зүйл сонсож байлаа. "Мэдээж өөр" хэмээн Ли мужин үгийг нь таслаад хэлв. Чөтгөр дарах хэлтэс бол төрийн байгууллага. Тэдэнд бүлэглэл шиг хүчрхэгжих шаардлага байхгүй. Тэдний ганц зорилго бол Чинжоо мужийн инх тайван байдлыг сахих. Чөтгөр мангасч бай, хэд хүчрхэг тулаанчч бай, инх тайвныг буснуулсан хэн бүхэн тэдний хувьд устгах ёстой бай юм. Гуйлагч нь цааш нь үргэлжлүүлэн хэлв. Шуудхан хэлэхэд энд эхлээд ажлаа хийчих, тэгээд хоолоо ид гэсэн дүрмтэй. Эхлээд чи чөтгөр устгаж өөрийнхөө үн цэнийг батлах ёстой. Харин түүнийхээ төлөөсөнд авч болох шагналын хэмжээ бол аль ч том бүлэглэлийнхээс хамаагүй илүү байх болно. Жишээ нь хаш шингэн түвшний дотоод хүчний эрдэм болох салхи аянгат нар хайлуулагч судар. Энэ бол чиний өмнө сурсан салхи аянгат хуйлмлын үргэлжлэх. Үүнээс илүү хүчрхэг дотоод хүчний эрдэм Чинжоо мужид байтугай домог ярианд ч ховрохонд. Уйлагч нь Ли ах дүүс рүү хялам хийгээд хэлв. Yi гэр бүл бол Чинжоо мужийн хамгийн хүчрхэг гэр бүлүүдийн нэг. Гэхдээ тэдний удам дамжсан нууц эрдэм хүртэл хүний биеийн ердөө 126 цэгийг л холбодог. Харин чөтгөр дарах хэлтсийн энэ судар 270 цэгийг идэвхжүүлдэг. Бэлтгэл хийх хурд 2 дахин, малбгүй түүнээс ч илүү хурдан гэсэн үг. Хөөе. Yi шинхэн тэсэлгүй гуйлагчин гүшиглөөд авлаа. Чамд илүү дутуу юм ярих ямар хэрэг байна? Shen Yi харцаа буруулж, илдээ атгсан гарынхаа атгалтыг улам чангаллаа. Түүнд одоо ямар сонгорт хийх нь маш тодорхой болжээ. Чинжоо мужийн чөтгөр дарах хэлтсийн гадаад хэргийн танхим. Саардварн дээвэр цагаан хантай энэ байгууллагын улаан хаалгаар хүмүүс нааш цааш яарн орж гарна. Shen Yi эргэн тойрноо чимээгүйхэн ажиглав. Эндхийн хүмүүс бүгд хар торгон дүрмд хувцастай хэдий ч 60 гаруй хөг нь хансуундаа үүлэн хээгүй байлаа. Тэдний дундаж нас 40 орчим бөгөөд биеийн хүчин дөнгөж анхан шатны босхийг давсан мэт сулхан байр. Энэ хүмүүс л нөгөө Магчин Жааны яриад байсан эмийн усанд орж бие хатууруулсан жиргэн хуйгууд бололтой. Харин хаяа нэг өнгөрөх үүлэн хээтэй ахмадууд нь хамаагүй залуу, харц нь хурц байлаа. Дотоод баг 3,000, гадаад баг 8,000 гаруй гээд нийт 11,000 хүн энэ Чинжоо мужийн 12 дүүрэг 342 хотын аюутгүй байдлыг хариуцдаг юм а гэж гуйлагчин буюу Ма Тао тайлбарллаа. Тэрээр үргэлжлүүлэн хэлв. Чинжоо мужийг хамгаалах 2500 дотоод багийнхныг хасаад тооцвол дунджаар 20 хүн л нэг хотыг хамгаалж байна гэсэн үг. Тиймээс нэг дарга гадуур ажилд гарахдаа 20 орчим л хүн дагуулж явдаг. Хэрвээ ямар нэг дийлдэшгүй чөтгөртөө таарад дарагтайгаа нийлээд бүгд үхлээч хийсэн хохирол нь тийм ч их гардаггүй юм. Энэ бүх хугацаанд тэдний яриаг сонссон Shen Yi сая л гуйлагчинг Ма Тао гэдэг болохыг мэдэж авчээ. Shen Yi түүний бүгд өгсөн ч хохирол баг гэж ямар ч тоомжиргүй хэлхийг сонсоод хөмсгөө өргөв. Хүн ахалж явах дарга дор хаяж хааш шингэн түвшний мастер байх ёстой. Бай юун шиг хотод бол тийм хүн бурхан л гэсэн үг. Гэтэл тийм хүн өгөхөд хохирол баг гинэ. Гэхдээ чи санаа зовлтгүй.
Сурггүй далга болчихгүй бол дээд тал нь хагас сарын дараа төвөөс хүн явуулж өшөөгч нь авч өгд юм гэж Матао инээмсэглэн хэлв. Нэг удаа Юушин дүүргийн даргаыг орон нутгийн 3 том бүлэглэл нийлээд устгахчихсан юм. Тэд өөрсдийгөө ямар ч уул мөр үлдээгээгүй гэж бодсон байх л да. Гэтэл ерөнхий командлагчийн 2 дахь шав мянган хүн дагуулж очоод 6 хоногийн дотор 23 мянган хүний толгойг авсан. Тэр хүмүүсийн толгоогоор одоо хүртэл хотын хаалган дээр овоо босгосон байгаа гинлээ. Шэний чөтгөр дарах хилцийн хүч чадал, хэрцгий байдлыг биширч дотроо баг зэрэг болгоомжлов. Тэр өөрийгөө одоогийн хүчээрээ хаанч аюулгүй явж чадна гэж бодож байтал энэ ертөнц санснаас нь хамаагүй хэцүү. Алдартай маструуд ч нэг л өдөр үхчихдэг тийм л харгас ертөнц болохыг ухаарлаа. Энэ үед Ли Мүжин хилцээс гарч ирээд тэдний зүг хандан сонирхон асуув. Хөөе, чи юунд илүү гаргууд вэ? Мөрдөж мөшгөх үү? Хол зайдгүйх үү? Аа, тийм. Чи сая Фан хүнгийн сэрэг ойрын зайнаас маш сайн барилдсан шүү дээ. Ойрын зайн тулаанд сайн юм уу? Үүнийг сонсоод Матао мөрөө хавчин гараа нухлан эвгүрхэв. Учир нь нэг багт ижилхэн чадвартай 2 хүн байх үед нөгөөх нь хамаагүй хүчтэй байвал сув нь илүүдэл бордог бичигдээгүй хуультай ажээ. Шэн И үүнийг ойлгохгүй гайхаж байтал Матао санаа алдаад хэлв. Зүгээр л бүртгэлд оруулах гэж байгаа юм. Хэрв даргад муу зүйл тохиолдоод чи амьд үлдвэл өөр дарга чамайг багтаа авахд амар байдгийг. Чи бусдыг анхаарах хэрэггүй. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг, хамгийн өндөр түвшинд сурсан эрдмэл хэлж. Тийм үү? Химэн Шэн И бодох хэлж өөрөдхөө эрдмүүдийг дотроо дүгнэж эхлэв. Алтан нарны 8 эрдний бие, шунхай чон бузрыг устгагч, 4 ивийн жинхэнэ хий, судас таслах луугийн баригт. Эдний аль нь хамгийн хүчтэй хэлэхэд хэцүү байлаа. Бүгд л маш хэрэгтэй хүчрхэг эрдмүүд. Хэсэг бодсны эцэст Шэн И толгой өргөж өөрөө ч нэг л итгэлгүйгээр хэлв. Чөтгөр алах. Үүнийг сонссон хөгшин юу болон Матао нар хөшөө шиг л гацаж орхив. Ли Мүжин гидсээ тэрвэрн илгээ хөштөлд инээгээд эргэж алхангаа. За тэгж л бичээрэй. Тэр чөтгөр алхтаа сайн гинэ. Химэн доголсоор орлоо. Удалгүй Ли шинхэн бүртгэлээ дуусгаад гарч ирж Шэн И рүү аргаа барсан харцаар харав. Байюун хотод байхад нь л Шэн Игийн хитрхи замбраагүй олон эрдэм сурч байгааг тэр мэдэж байсан. Гэтэл бүр өөрийнхөө үндсэн чиглэлийг ч мэдэхгүй байна гэдэг дэндүү харамсалтай байлаа. Ирээдүйд гэр бүлийнхээ ахмадуудаар түүний судсыг нь бариулж ямар чиглэлээр явбал илүү тохиромжтой болохыг нь шалгуулт юм билүү гэж тэр дотроо бодов. Йишаар тэрэг бэлд. Йинжан дүүргийн Шүү Юн тосхон руу явна. Химэн Йишинхэн тушаалаа. Өнөөх хүүхэд шиг жижигхэн эр толгойд охин чимээгүйхэн цааш явв. Йишинхэн бага дагуулan чөтгөр дарах хилцээс гарлаа. Хээ дарга нэвэл төгшүүртэй байна да гэж хөгшин Юу шивнэн тайлбарлав. Түүний тушаал баг болохоор сайн даалгавруудыг дандаа өөр хүмүүс булаагаад авчихдаг юм. Ийн офицерыг аварсан нь том гавьяач. Түүнийг буцаж иртэл энэ тухай нууцлах ёстой байдаг. Одоо дахиад нэг хааш шингэн төгшний чөтгөрийн хэрэг шийдчихвэл дарга тушаал дэвших боломжтой. Энэ удаагийн аялал ямар байхыг хэн мэдлээ? Гавья гэдэг үг гарахад тэдний нүд гэрэгтлээ. Бүгд л нэр алдартай болохын төлөө энд ирсэн хүмүүс шүү дээ. Шэн И саях тэдний ханцуунд 2 үүлэн хээ байгааг анзаарав. Йишинхэн гавья байгуулахын төлөө улайрч байгаа болохоор цэргүүд нь ч гэсэн түүнийг дагаад ашиг хүртэх боломжтой аж. Гудамжинд гарахад хүмүүс тэднээс айн зайлж замыг нь тавьж өгнө. Тэд хотын хаалган дээр ирэхэд жижигхэн эр Ли Шао Ар халас чөтгөр мордыг бэлдэн хүлээж байлаа. Энэ бол манай мэдээлэгч. Түүний хурд Байюун хот болон Чинжогийн хооронд ганцхан өдрийн дотор л гүйгээд ирдэг юм. Чамд явуулах захиа байвал үүнд л өгөөрэй. Химэн хөгшин Лүү түүнийг тохуурхав. Ли Шао Ар түүнийг муухай харсан ч Шэн И рүү хүндэтгэлтэйгээр толгой дохиж. Хүргэж өгч чадна, маш хурдан гэж товчхон хэллээ. Бүгд тэргэндээ суухад хамгийн өндөр түвшний Ли Мүжин морио унаж замыг хөтлөлөө. Учир нь өндөр түвшний тулаанч урт хугацаанд сэргэг байж аюулыг урдчлан мэдэрч чаддаг байна. Ли шинхэн тэрэгний дотор санаа зовсон байдалтайгаар хуруугаараа химэл цохин суун. Сүртэй юм бэ дээ. Хэдий бид цөөхүүдэж гисэн Шүү Юн тосгон руу хідэн хүн л хайж яваа үсттэй.
гэж Матао тайвшруулахыг оролдов. Хөгшин Ю Шэн Ийд хандан даалгавраа тайлбарлаж хэлв. Хідэн хуйг Шүү Юн тосгон руу хяналтаар явсан юм. Дүрмээрээ бол 15 хоног тутамд мэдээ явуулах ёстой байтал сурггүй болчихсон. Гэхдээ сүртэй зүйл бишээ. Тэнд голын савдаг байдаг юм. Хэрв савдгийн уур хүрвэл посгоныхан аль хэдийн чинжоод ирчихсэн гомдол мэдүүлж байх ёстой. Энэ үед Ли Шинхэн чимээгүй байснаа Ингрээсээ цуснд будагдсан нэгэн модон тэмдэг гаргаж ирээд хэлв. Үүнийг Линжан дүүргийн яамнаас саяхан ирүүлсэн юм. Тэрээр Шэн И рүү хараад үргэлжлүүлв. Уг нь чамайг дагуулж яваад газар оронтой танилцуулах гэсэн юмсан. Гэхдээ чи жинхэнэ чөтгөртэй толордож үзээгүй хүн. Маш болгоомжтой байгаарай. Энэ үгийг сонсоод хөгшин Ю, Матао хоёр гацаж орхив. Шэн И Бай Юн хотод нохой чөтгөр, сармагчин чөтгөр ус тосныг тэд бүгд мэдэж байгаа. Гэтэл жинхэнэ чөтгөртэй тололдож үзээгүй гэдэг чинь тэд одоо хааш шингэн төвшний чөтгөр рүү явж байгаа гэсэн үг үү? Матао түрүүхэн чи үхэл өшөөгч нь авнаа хэмээн том дуугарч байснаа санаад ихэд гимшсэн харцаар Шэн И рүү харав. Пөөх. Миний энэ муу ам үнэхээр харгас юм а гэж тэр дотроо хараалаа. Шэн И баг зэрэг хойш суув. Харин Ли Шаваар өөрийнх нь нүр рүү үсэрсэн Матаогийн шүлсийг чимээгүйхэн нарчаад түүн рүү хүүтнэр ширтэж байлаа. Линжан дүүрэг Шүү Юн тосхон. Ус дагсан энэ тосхны загсны зах маш хөл хөдлөөнтэй байлаа. Чөтгөр дарах хилцээхний тэрэг ааж ухан зогсоход Ли Шао ар морьдо хөдлөн орон нутгийн яам руу явж бусд нь бууцгаалаа. Шэн И хоёр игнэ загстай сагсны дунд зогсоход загсны нойтон мялан үнэр хамар царгина. Иргэн тойронд өмднийхөө шуумгийг шуусан загсчид инээлдэж хөөрөлдөх бөгөөд чөтгөр дарах хилцээхнийг огтхонч тоосон шинжгүй байв. Шэн Ийд нэг л хачин санагдсан нь хаяа тэдэн рүү хялам хийх загсчдын харцанд нууцхан дайсагнал мэдрэгдэж байлаа. Иймэрхүү газар угаасаа л юм байдаг юм. Хүмүүсээс нуугдах гэж зүсээ ховиргах шаардлага байхгүй дээ. Химэн хөгшин Ю инээмсэглээд. Өөр газар хүмүүс чөтгөртэй таарахаараа хамгийн түрүүнд яам руу гүйдэг бол эндхийхэн голын савдагтаад мөргөдөг юм гэлээ. Савдагт мөргөхөө? Шэн Игийн толгойд Ю Лимя тосхны өнөөх эвдэрхий хөшөө зурвсхийн орж ирэв. Иймүжин ившээлрэн тохуурхсан гөр хэлв. Чөтгөр дарах хилцийн эрен сурвалжлах чөтгөрүүдийн жагсаарт орохыг хүсдэггүй. Бас гүн ууланд нуугдж амьдрахыг хүсдэггүй залтай чөтгөрүүд өөрсдөдөө гой нэр өгөөд савдаг, шүтэн болж хувирдаг юм. Хөгшин Ю санаа алдан тайлбарллаа. 400 жилийн өмнө Шүү Юн тосхон жижигхэн загасчны тосхон байхдаа л энэ голын савдгийг шүтэж эхэлсэн юм. 6 сар тутамд жижиг тахил өргөж, мал, загас, будаа өгдөг бол 3 жил тутамд их тахил өргөж, онгон, эрэгтэй эмэгтэй хүүхэд өргөдөг уламжлалтай болоод удсан. Үүнийг сонсоод Шэн И гараа зангидан "Үүнийг хинч зогсоодоггүй хэрэг үү?" гэж намуухан дуугаар асуув. Гаднаа тайван харагдахч дотроо тэр маш ихээр зэвүүцэж байлаа. "Яаж зогсоох юм бэ? Чи тэр савдгийг нь муулж ганц үг хэлбэл энэ загасчид маргаашил загасны сэрээгээ бариад Чинжоо хот руу дайрна шүү дээ. Чи тэр олон мянган энгийн иргэдийг бүгдийг нь арч чадах уу?" Хөгшин Ю мөрөө хавчин үргэлжлүүлв. "Бид зөвхөн их тахил өргөх үед нь л ирж ажигладаг юм. Энэ нь нэг төрлийн сануулга буюу чөтгөр дарах хилтэс чамайг харж байгаа шүү. Хэтрүүлж болохгүй гэдгийг тэр чөтгөрт сануулж байгаа хэрэг. Гэтэл энэ тосхоныхныг хардаа. Биднийг яг л хулгайч харж байгаа юм шиг л үзий ядаж байна." Ли Шинхнийг даган тэд загсны захаас гарч голын иргэдэх тосхонд ирэхэд энэ бүглүү газар саяын захаас ч илүү хөл хөдөлгөөнтэй байлаа. Үнтэй торгон даагууг хид хид хуваан шандүлгэж, хулсаар сүлдсэн савдгийн дүрсийг айл бүрийн дээврээс зүүжээ. Хаяа нэг салют дуугарх нь яг л шинжил болж байгаа мэт сэтгэлдийг төрүүлнэ. Тэднийг дөнгөж ойртож ирэхэд цагаан цамцтай, таяг туссан хөгшин хүн тосгоны үүдэнд тосож зогсоод хуурамч инээмсэглэл тодруулан "Дарга нар тахид үзгээр иргүү" гэлээ. Энэ бол их тахлыг хариуцдаг тосгоны дарга. Түүний үгийг орон нутгийн яам хүртэл сонсдог юм шүү хэмээн Матао шивнэв. Хий Шинхэн тосгон руу хурц харцаар гүйлгэн хараад "Өмнө нь энд ирсэн чөтгөр дарах хилцийн хүмүүс хаана байна?" гэж асуулаа. Тосгоны дарга гайхсан дүр үзүүлж "Энэ жилийн тахлыг та хэд ирж үзэж байгаа юм шүү.
Би бүр яагаад ийм удаж байгаа юм бол гэж бодож байлаа шүү дээ гэж хариулав. Түүний энэ басамжилсан хандлагыг харсан Хи Мүжингийн нүд хүүтэрч ураг шалхан инээмсэглээд. Би чамд нэг зүйлийг сануулъя. Та нар юугаа шүтгэн бидэнд хамаагүйж, чөтгөр дарах хэлцийн хүмүүст гар хүрвэл ямар үр дагавартайг чи сайн мэдэж байгаа баха гэлээ. Та наргиж байна уу да? Тосхны дарга таяга тусаар толгой бүхийж бидэнд тийм зүрх зориг хаанаас байх вүлээ дээ. Тэгээд ч бид хідэн хуучин загсны сэрээгээр яаж чадах вүлээ гэж яжлав. Хи Мүжин юу ч хэлэлгүйгээр тосхон руу алхан орлоо. Замын хоёр талаар игнэн зогсох залуу загасчид түүний үзэгсгэлэнтэй гуйлаг биеийг хүүтэн бөгөөд шунхаа нүдээр ширтэн уруулаа долооцгож байр. Шин И энэ бүхнийг чимээгүйхэн ажиглана. Энэ хүмүүсийг Бэйн хотын гаднах тосхны айсан хүмүүстэй яагаад ч зүйрлэхийн аргагүй байлаа. Юли Мяо тосгоныхон чөтгөрөөс үхтлээ айж зүхтах талаар бодож ч зүрхлэхгүй чичрэлдэн суудаг байсан бол эндхий хүмүүс чөтгөр дарах хэлцийнхэн рүү шуудхан шунхаа дайсагнасан харцаар харж зүрхэлж байр. Ийм утгагүй зориг тэдэнд өнөөх савдгаас нь ирсэн байж таарна. Ард иргэдийн хувьд төрийн байгууллагаас илүү чөтгөр мангас нь илүү хэрэгтэй, илүү ач тустай байдаг хэрэгүү. Тосгоны голд байрлах голын савдгийн сүм. Пом өрөөний голд алхадмад хөшөө сүндэрлэнэ. 30 эсвэл 40 орчим насны инэрэнгүү царайтай усан долгио мэдхээтэй даашин зүмссэн эмэгтэй дүс бөгөөд хоёр гараа ингэртэй залбирэн барьжээ. Хөшөөний хоёр талд инээмсэглсэн хоёр хүүхдийн баримл байх бөгөөд нэг нь загсны сагс, нөгөөх нь цэцгийн сагс барьсан байв. Энэ хөшөө нэг л бишээ. Ма Тао хөшөө рүү зан ёжтойгоор инээж. 3 жил тутамд 2 хүүхэд өргөдөг гэсэн мэдтэй. 400 жил өнгөрчхөөд байхад яагаад ердөө 2 хүүхдийн баримл байгаа юм бэ? Тооцвол тосгоны гадна хүртэл үргэлжлэх хөшөө байх ёстой шүү дээ гэлээ. Ли Шинхэн харцаа буруулан хэлв. Чи гадаа байгаа тэр хүмүүсийг тэнэг гэж бодоо юу? Тэд өөрсдийнхөө хүүхдийг савдагт үржлүүлэхээр явуулж байгаа гэдэгт үнэхээр итгэдэг гэж бодоогүй үсттэй. Тэд зүгээр л өөрсдөд нь ашигтай болохоор хүүхдээ чөтгөрт идүүлж байгаагаа мэдсээр байж өгдөг юм. Удалгүй Ли Шавар орон нутгийн яанаас буцаж ирээд ихтгэв. Ямар ч мэдээ алах. Тэд манай хүмүүсийг хараагүй гэж байна. Бас энэ модон тэмдгийг тэд Линжан дүүрэг рүү явуулаагүй гэсэн. Манай хүмүүс замдаа чөтгөрт идүүлчихсэн юм биш үсттэй. Линжанд байгаа хүмүүс хэлэхдээ өглөө эрт яамны хаалган дээр энэ тэмдэг байсан гэсэн. Чөтгөр биднийг өдөөх гэж зөрүүд авчиж тавьсан гэмээргүй юм. Ли Шинхэн хөмсгөө зангидав. Хөшөөний өмнө чимээгүйхэн зогсох Шэний рүү Хи Мүжин хараад намуухан дуугаар хэлв. Янчүн, голын урсгал маш ширүүн. Хэрв чи гол дотор орж загснуудыг нэг дор бөөгнөрүүлж өгөөд загсчдын тор дүүрэн гардаг болох чухал тэд чамааг ч гэсэн бурхан мэт шүтгэл болно. Зарим зүйлд хэд оролцох хэрэггүй дээ. Тэрээр Шэнигийн 50 царайны цаана нуугдах дургүйцлийг маш нарийн мэдэрч байр. Шэни өөрөө ядуу зүдүү амьдралаас гаралтай байж иймэрхүү зүйлд яагаад ингэж их хэмзэглэж байгааг нь тэр дайхаж байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр үдшийн бүрий болов. Дүрмээрээ бол чөтгөр дарах хэлцийнхэн ирэх үед голын савдаг эд гарч ирж уулзах ёстой байтал одоо бартал ямар ч чимээ алга. Өөр ямар нэг чөтгөрт алуулчихсан болов? Ли Шинхэн таамаглав. Голын савдаг энд байгаа цагт өөр чөтгөрүүд халдан орж ирж зүрхэлдэггүй ажээ. Тийм байсан бол тэр шин чөтгөрн ч гэсэн алга болсон гэсэн үг. Эс бөгөөс бид энд ингэж тайван суухгүй байсан байх гэж Ли Мүжин инээмсэглэв. 300 жилийн өмнө л хаш шингэн төвшөнд байсан чөтгөр одоо лав хаш шингэн төвшний сүүлийн шатанд очсон байх ёстой. Од руугаал орчихвол түүнээс хамаагүй хүчтэй тулаанч түүнийг яаж чадахгүй. Энэ үед тосгоны дарга хаалган дээр ирээд дарганараа бид тахилд бэлдээд тусдаа сул өрөө гаргаж чадахгүй нь. Та нар айлуудаар хуваагдж ороод унтаж болох уу гэлээ. Хөгшинд юу нүдэ эргэлдүүлв. Ийм газар л чөтгөр дарах хэлцийнхнийг энгийн иргэдтэй чихцэлдэж унт гэж хэлж зүрхлэх байх. Гэсэн ч тэд хоёроороо хуваагдан айлууд руу орцгов. Ли Шяо Ли Шинханы багийн найзд бол тэд хамтдаа. Хөгшин Ю Ма Тао хоёр бас хамтдаа явцгаав. Харин Ли Мүжин нэгэн эмэгтэй гэр рүү орохдоо Шэний рүү дохин. Хөөе, гадуур хонох гэж байгаа юм чинь маяглах хэрэггүй. Хурдан хүрээд ир гэж дуудав. Би гадуур жоохон алхлаа гэд Шэний хоцорч үлдэн
тосгоноор алхаж эхэллээ. Тэр тийм ч их ядарсангүй. Харин дотор нь нэг л бохингитай байлаа. Өсгөлөнгийн үед хүмүүс өөрсдийнхөө хүүхдийг сольж иддэг байсан гэх аимшигт түүхийг тэр өмнөх амьдралдаа зөндөө сонсож байсан. Чөтгөр мангастай энэ хизүү цаг үед жирийн хүмүүсээс өндөр ёс суртахуун шаардах нь утгагүй хэрэг гэдгийг ч тэр мэдэж байлаа. Яг энэ үед ойролцоо нэгэн маргалдах чимээ гарав. Муу ногш, хаашаа саруулзаад байгаа юм? Дахиад савраа сунгуул би гараас чинь салган шүү. Шэний гайхан дуу гарсан зүг рүү сонирхон харлаа. Загасны тосгоны захад байх худсан хашаатай хуучин амбарын гадаа. Саарал замцтай залуу 2 нас хүрээгүй хүүхдэд тэрвэрсэн билевсэн эмэгтэй замыг хаан зогсож байлаа. Билевсэн хүүхэн байж хүүхэд гаргаад л манай яан ахын нэрийг гутаах юм да. Муу адгуус минь бохир савраадат. Химэн эмэгтэй яг л гүйгээ өмөрсөн ирслэн шиг шүдээ 100 эсэргүүцэн. Мөн шан химээх тэрээр огтхон ч ууралсангүй. Харин ч бүр догшрон эмэгтэй дардах хүүхдийг булаахаар дайрлаа. Эмэгтэйч бууж өгсөнгүй, шууд л гарыг нь пас хазав. Энэ үед хашааны гадаа шаварт хутгалцсан, уранхай норхой хувцастай галзуу залуу газар суужгаад тэдний зодооныг харан чангаар хөхрөн. Зодолдоорой химэн шүлсээ гоожуулан инээж байлаа. Мөн шан гартаа хазуулаад уурандаа эмэгтэйг хүчтэй алгадаж унгаад өөж буй хүүхдийг нь шүүрч аван хилэв. Энэ муу бутаж хүүхэд чинь усанд ороод дараа нь чамааг ивэхээр эргэж ирэх болноо гэж тэр хүйтнэр инэв. Гэтэл гинт түүнийг хэн нэгэн араас нь хүчтэй татлаа. Эргэж хартал тосгоны дарга буюу өөрийнх нь эцэг зогсож байх. Өвгөн хүүгээ хүчтэй алгадаж хүүхдийг нь буцааж өгөөд хурдан явахыг тушаалаа. Мөн шан гайхан эргэж хараад гудамжны үзүүрт хар илд зүүсэн шин ийгийг олж харангуудаа айсандаа зүхтэж одов. Шин ий хашааны үүдэнд ирэхэд өнөөх эмэгтэй үс зүсээ янзлан урдаас нь тосож ирэв. Яамны хүн явж байна. Дотогш орно уу? Химэн тэр саяны болсон явдлыг нуухыг хичээлээ. Өвдөхгүй байна уу? Гэж шин ий түн рүү таймнаар ширтэн асуув. Хэрв өвдөж уурлаж байгаа юм бол яагаад өөрийнх нь хүүхдийг алах гэж байгаа хүмүүсийг өмөөрнө вэ? Голын савдаг төрсөн үрээсэн ч чухал гэж үү? Эмэгтэй гашуунаар инээмсэглэн түүнийг хашаандаа урд суулгаад хэлэв. Та чөтгөр дарах хилтэст дөнгөж орсон бололтой. Яагад гэвэл танаа хилцээхэн энгийн ардыг үргэлж хамгаалдаг сайн хүмүүс байдаг. Гэхдээ эндхийн хүн амын ихэнх нь болох тэр энгийн ард чинь өөрсдөө жинхэнэ чөтгөрүүд юм шүү дээ. Тэрээр худгийн усанд алчуур нойргож ирээд гаднах шаварт хутгарцсан гарзуу залуугийн шахахыг цэвэрлэж үгэнгээ түүний түүхийг ярьж эхлэв. Тэр урд нь эрүү сарвал байсан юм. 15-16 настайдаа ихнэр авсан ч яг тэр жил нь тэднийхээс голын савдагт хүүхэд өргөх ээлж таарсан. Ихнэр нь хүүхдээ төрүүлж чадалгүй хүндэрч хагас хүүхдүүд болоход тосгоны дарга тэр муу охиныг шууд л ан дээр нь гол руу шидчихсэн юм. Тэгээд л энэ залуу галзуурчихсан. Эмэгтэй гарзуу залууг өрөвдөнгөө харж үргэлжлүүлв. Энэ 400 жил үргэлжилсэн тахил одоо бурханд зориулагдхаа болсон. Хүмүүс зүгээр их өөрсдийнхөө хүүхдийг алдсан болохоор бусдын хүүхдийг ч гэсэн үхээсэ гэсэн өшөө хорслоор бие биеэ гол руу шиддэг очихсан юм. Миний нөхөр шиг үүнийг эсэргүүцсэн хүмүүс бүгд далай мандалд хөвж олддог. Чөтгөр дарах хилтэс үүнийг зогсоож чадахгүй. Яагад гэвэл чөтгөр нь байхгүй болсон ч энэ хүмүүс тахил өргсөөр л байх болно. Энэ үед галзуу залуу гинтхэн "Ал, намайг төрүүлээд ал" химэн орилж шэнигийн хөд рүү мүлхэж очоод түүний хар элднээс зуурн авлаа. Түүний шавартаагаар элдний хуйг бохирдуулна. Эмэгтэй айсандаа сандрангуйлаа. "Дарга, тэр галзуурчихсан юм. Түүнийг өршөөгөөч. Зүгээр л галзуу нохоо шиг амьдрэг." Гэтэл шэний огтхонч цэрвсэнгүй. Тэр галзуу залуугийн сексизм үс рүү хуруугаа оруулан маш зөөлнөөр илбэж тайвшруулв. Залуугийн бие чичирхийлж аажмаар тайвширлаа. Шэний сая эмэгтэн ярианаас нэг зүйлийг анзаарчээ. Энэ залуу гэрээсээ 7-8 хоног алга болсон гэсэн. Бас түүний хөл, гар нь битүү шарах, шавар болсон байв. Йинжин дүүргийн яамны үүдэнд олдсон цустай модон тэмдэг. Тэр модон тэмдгийг энэ галзуу залуу 7-8 өдрийн турш тасралтгүй гүйж очоод яамны үүдэнд үлдээсэн хэрэг. Тэр чинжоо мужид ганцхан зүйлийг хэлхийг хүссэн. "Энд чөтгөр байна.
бүр маш том чөтгөр яг посгон дотор байна. Шэнигийн нүднээс хүйтэн алуурчны харц гяс хийж галзуу залуу руу харан намуухан бөгөөд баттайгаар хэлв. Анхааруулсанд баярлалаа. Би итгэлийг чинь алдахгүй. Галзуу залуугийн би энэ үгийг сонсоод аянганд зохиулсан мэт хүшиж орхив.